Азийн цэжид дэлхийн зүрхнээс мандсан нар Монголын эзэн тгүрний голом таавга түүхийн заламж нүүдэлчин өвгдийн удам бид Сэнхрэ гаргийн 408 зохистой хараа билчэн аялж байна. Байгалийн түмэн бодис шингэсэн нууц торон хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшигт хотуудыг өөрийн биеэр үзэж дэлхийг дайлаар мордоё. Аялагчид мэн үргэлжлэл Монгол хүн таныг зогсож байгаа газараас тань нар хүртэл аялуулна. Өдөч нь Монгол аялал. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Аяллаа дурсамж нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа Эрдэнэ их түүхт энэтхэг орноос бэлтгэсэн нэвтрүүлгээ төлөвлөх гэж байна. Аяллаа гол онцлог бол Дээрхийн гэгээн 14-р далаа багшийн айл дүрийг сонсож авшиг хүртэх байлаа. Түүнийхээ хажуугаар энэтхэг оронтой танилцах аялал байсан. Энэхүү мөргөлийн аяллыг ламын гигантны санаачлагаар байгуулагдсан Монгол Сунчой төрийн бус байгууллага жилбэр зохион байгуулдаг бөгөөд номын айлдварт очих аялагчид маань 11-р сарын 29-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цагтаа цугласан юм. Энэтхэгийг зорих аялагчид маань 2 цаг нисээд Бээжинд газардаж цаашаа 5 цагийн нислэгийн дараа энэтхэгт буухад биднийг тосох энэтхэгийн төлөөлөгчийн газрын ажилтан болон нутгийн хөтөч Монгол аялал гэсэн бичиг барьчихсан хүлээж байсан юм. Монголдо өвлийн дулаан хувцастай байсан бид гинт дулаан оронд буугаад ирэхээр их сонин санагдаж байлаа. Яг л 100 ямар нэмэн хувцас үүсдэг лээ. Хувцас сунраа нэмгэлээд ачаа тийшээ ачаад автобусандаа ортол энэтхгүүд цэцгэн ирэх барьсаар бидэнд түүнийгээ зөөж өгсөн. Энэ нь хамгийн хүндтэй хүмүүсээ угтдаг зочломтгой зангийн илрэлт гэдэггүй. Энэтхэгт тавтай морил хэмээн найр тавин угтаж байгаа утгатай юм байна. Ингээд 10 минут яваад нэгэн тоглог буудалд биднийг болгосон. Олон цаг ниссэн бид буудалд ороод усанд орж унтаж амраад маргааш өглөө нь Дээлигээс 209 км-т орших Агра хот руу холын аялалтай байсан тул эртлэн босч аян замдаа гарцгаасан. Дэлхийн 7 гайхамшигт зүй ёсоор тооцогддог Таж Махал гихч гайхалтай уран барилга. Урлагийн бүтээлийг яг дэргэд нь очиод нүдэрээ үзэж сонирхно гэхээр бид сэтгэлдээ догтлж байсныг нуух юм. Энэтхэгт очисон анхны өдрийн өглөөний цайндаа орлоо.
Үндэсний хоол нь идэж чадхааргүй ч юм уу, аль эсвэл ямар нэгэн өвөрмөц хачин амьттай байх болов уу гэсэн төсөөлөлтөй байдал сансныг бодвол огт тийм биш байлаа. Яг л бидний иддэг дахианы мах, өндөг, талах гэх мэт. Өглөөний зоог өөрсдөө сонгодог хоол байсан болоод тэрүү дуртай хоолоо эзэцгээгээд амтд хоол зоглсон бид алдарт Таж Махалыг үзэхээр автобуснаас уцгаасан юм. Таж Махалыг үзэхээс өмнө энэтхэг орны тухай багахан мэдээллийг хүргэе. Бүгд найрамдах энэтхэг улс бол хүн ам ихтэйгээр дэлхийд хятадын дараа болдог. 1 тэрбум 200 гаруй сая хүн амтай. Харин одоо бол хятадын өмнө орсон. Дэлхийд газар нутгийн хэмжээгээр 7 дугаарт ордог. Пакистан, Хятад, Балб, Бутан, Бангладеш, Мянмар 6 улс оронтой газраар хиллэж энэтхэгийн далаагаар хүрээлэгдэн оршдог. Бас энэтхэгийн далайд Малдив, Шри-Ланк, Индонез 3 улстай усаар хилдэг. Энэтхэгийн холбооны байгууламжид 28 мужи улс болон холбооны 7 нутаг хамрагддаг гээд их олон зүйлийн талаар ярьж болно. За ингээд аялдаа эргэн оръё. Хүссэн, зорьсон газраа очтол сайрын өмссөн энэтхэг хүүхнүүд үс сахлаа бавайтал ургуулсан энэтхэг харчууд, Монгол төв, барууны цагаан арьснууд гээд дэлхийн олон орны жуулчдыг эндээс харж болмоор. Тэр их олон хүний хөдөлгөөн нэгээс нөгөөд усны урсгал мэт хөвөрч байлаа. Ер бусын тансаг, өвөрмөц орчин биднийг өгсөн. Таж Махал нь Монголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Отоман, энэтхэг болон Исламын архитектурын хэм маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Муслим урлагийн шигтгэх Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах уран тансаг сод бүтээлийн нэг үлээ хэмээн тэмдэглэсэн байдаг. Агра хотод дэлхийн сая жуулчдыг соронзон мэт татах Монголын эзэнт гүрний угсаа залгамжилсан 5 дахь хаан Шах Жахан болон түүний 2 дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх энэ бунхан 100-ны туршид олон хөлийн жуулчдын нүдийг хужирлаж үзэглэн тансаг төрхөө хадгалан он жилийг илээсээр байгаа. За бидүүх өнөөдөр одоо ингээд Таж Махал дээр байж байна. Манай Монгол аяллаас зохион байгуулж байгаа 7 өвчт мөрөх аялал маань өнөөдөр өчигдөр эхэлсэн. Өнөөдөр одоо ингээд Таж Махал дээр нийт аялагчтайгаа ирсэн ингээд байж байна. Таж Махалын манай Шагж хаан гэдэг нэг дариулсан юм сайхан газар байгаа. Энэ бүхнийг үзэх гэж дэлхийн үндэс булгаас энэ хөтөн ингээд ирсэн байж байгаа бид харж байна тийм ээ. Тэгээд энэ дээр бол одоо Таж Махал бол одоо нэг гамтгч шалгуугаар баригдсан гайхамшигтай одоо газар дэлхийн 8 гайхамшиг нэгд орсон энийг одоо ингээд үзээд байж байна. Энэ маань бол одоо маш олон жилийн одоо өнгөрж байгаа ч гэсэн энэ газар жуулчдыг татсанараа илүү давуу талтай юм. Таж Махалын түүх нь 1526-аас 1858 онд энэтхэгийн төрийг барьж байсан Монголын засаглалтай холбоотой. Мөнхийн хайрын бэлэгдэл гэгддэг Таж Махал Тэтэм ордон гэсэн утгатай гэх. Хаан нөхрөө байнга дагалдаж аян дайнд морддог байсан ордны чимэг буюу Мумтаз Махал хатан 1631 онд 39 настайдаа 14 дэх хүүхдэд төрүүлээд насан эцэлсэн байна. Хэдийгээр хаан олон сайхан хаттай байсан ч үзэглэнгоо төгөлдөр залуу хатан Мумтаз Махалд чин сэтгэлийн угаас хайртай байсан учраас бусад хаттай үл тоодог гэлцдэг. Хайрт хатныхаа цэцэн саруул ухаан мэдлэг боловсролыг түшиглэж 19 жил хамт амьдарсан хаан хатан хоёрын дурлал үнэхээр үлгэр мэт байжээ. Аян дайны үеэр инхри хатнаа алдсан Шах Жахан хаан туйлын ихээр уй гашууд автаж хэдхэн сарын дотор үс сахлан цайж хатныхаа шарилын өмнө чамаагаа мөнгөжүүлэхийн тулд бүхнийг хийн хэмээн мандгайлсан гэдэг.
Ийхүү хаан Таж Махалыг барихаар сэтгэл шулуудаж, олон орны шилдэг уран барилгачдыг дуудан ирүүлж шалгаруулсны эцэст Ираны уран барилгач Устад Ахмад Лахаурын зураг төслийг сонгож Ямуна мөрний сав газарт барилгын ажлыг эхлүүлжээ. Мумтаз Махал хатныг насан эцэснээс хойш 1 жилийн дараа буюу 1632 онд Таж Махалын барилгын ажил эхэлж 20,000 гаруй дарагчид, урдчууд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөж хааны хүслийг гүйцэлдүүлжээ. 1648 онд мавзолейн ажил дуусч харин 5 жилийн дараа буюу 1653 онд цагаан гантик чулуун бунхныг тойрон байрлах бусад барилгууд болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна. Эрхэн хайртынхаа хойноос бунихтаа унагсан цагаан гантик нулимс бол Таж Махал гэдэг. Хосгүй сайхан энэ байгууламж 5 үндсэн элементээс бүрддэг. Дарваза буюу их хаалга, багича буюу цэцэрлэгт хүрээлэн, масчид буюу сүм, наккар хаана буюу амралтын өрөө, эцэст нь гол барилга болох рауза буюу таж юм. Таж Махал бөмбөр оройн хамт 74 м өндөр, диаметр нь 64 м бөгөөд 4 болонд харуулын цамхаг мэт 40 м өндөртэй суврагуудыг баг зэрэг гадагш хазайлган босгосон хүчтэй газар хөдлөлтийн үед гол барилгын зүгт бус гадагш нурхаар төлөвлөжээ. Нарны гэрэлд өнгөөр туяаран уламж хосгүй харагдуулдаг. Өнгө нь улирал бүр өдрийн цаг бүрт өөрчлөгдөж байдаг нь нарны гэрлийн буух өнцгийг нарийн тооцоолсонтой холбоотой. Яг л Эрдэнийн чулуу мэт цагаан гантинд шигтгсэн үнэт чулуу сарны гэрэлд гялтган туяарч ерөв бусын гоо үзэглэн цогцлоосон байдаг. Таж Махал өглөө ягаан туяатай, орой сүүн цагаан өнгөтэй, харин үдэш болж сарн туяарахад алтан шаргал өнгөөр гэрэлтэх нь эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаа хэрэг хэмээн тайлбарладаг. Гол барилгын дотоод хан болон адарт шигтгэмэл зураг болон төрөл бүрийн үнэт чулууг таваалган шигтгэж хээлсэн бөгөөд шалыг шатрын хөлөг мэт харагдахаар бодож хар цагаан өнгийн гантик чулуугаар хийжээ. Түүнчлэн исламын уран барилгад элбэг тохиолдох геометрийн дүрс, ургамал, навч цэцэг, хуар энд тэмдгүй харагдана. Цогцлбөрийн их хаалганы оройд Таж Махалыг барьсан жилийн тоогоор 22 цамхаг тэтэмлэх бөгөөд хормын шөнөө хүлээж буй гэвлүүртэй сүйт бүсгүй адил сэтгэл төрүүлдэг гин. 95 м квадрат талбай бүхий гол барилгын дээрээ бөмбөр орой бүхий 4 хэсгээс бүрдэх хагаад эдгээр нь гэр бүлийн 4 гишүүнд зориулогджээ. Харин талбайн төв хэсэгт 1.5-ыг харьцах нь 2.5 м хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэр бүхий гантик чулуун дээр Мумтаз Махал хатны бунхан оршдог. Бунхны суур болоод авсны хэсгийг төрөл бүрийн үнэт чулуугаар хээлж чимгэлсэн бөгөөд Мумтаз хатны бунхан гэдгийг илтгэх бичээстэй ажээ. Дашрамд дурдахад Шах Жахан хааныг хожим нас нөхцсөний дараа харгис хүү Авранг Бэзэн аавыгаа Таж Махалын төв хэсэгт хайрт хатныхан дэргэд байрлуулсан байна. Алт мөнгөн хийгээр чимгэлсэн хаан хатан хоёрын булш барилгын дотоод хонголд байрлаж харин дээд давхарт тэдгээрийг дуурайлган үйлдсэн хоосон бунхан байрлана. Мумтаз хатны бодит бунханы хажуу талд Аллах Тэнгэрийн 99 бурхны нэрийг сэлсэн байдаг гин. Түүнчлэн лалын шашны ариун судар короны ишлэл Таж Махалын үндсэн чимгэлүүдийн нэг юм. Байгууламжийн цонх болон номон хэлбэрт хаалгануудад төмөр сараалж хийж корон судрын 114 сургаалын 14-ийг нь гантик чулуун дээр араб бичгээр сийлэн чимжээ. Шилдэг уран барилгачдын урав хаан олон мянган хүнийг хөлс хөдөлмөр шингэсэн энэхүү ертөнцийн гайхамшигыг босгоход тухайн үед 32 сая рупи зарцуулсан гэдэг. Таж Махалыг сөндөрлүүлэхийн тулд энэтхэг болон Азийн орнуудаас материал зөөвөрлөж мянган зааныг ашиглаж байсан гэх яриач бий. Тунгалаг цагаан өнгөд гантхийг Рajasthanаас, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор болон догоолн чулуу, Төвдөөс оюу, Афганистанаас хөх номин, Шри-Ланкаас сафир, Арабаас карнел зөөвөрлөж нийт 28 төрлийн үнэт болон хагас үнэт чулууг цагаан гантик чулуун хананд шигтгсэн байна. Гол барилгын гадна талд нэмэлт хэд хэдэн бунхан байрладаг нь Шах Жахан хааны бусад хатд болон Мумтаз хатны дотны туслахын бунхан гин. Түүнчлэн гол барилгын эргэн тойронд
Персийн нэр зураач Чирбахын зургаар 300 м квадрат талбайд хосгүй үзэсгэлэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж худаг гарган дотор талыг нь гандихаар өнгөлжээ. Үзэсгэлэн тусан оргилоор бүхий услалтын сүргийг дагуулan агармад тарж өгүүлсэн бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд газрын хамгийн сайхан 400 төрлийн ургамлын үр суулгасан хосгүй үзэсгэлэн цогцлон бүрдүүлжээ. Бунхны өмнөх гонцгой хэлбэрийн цөөрмийн усанд Таж Махал гэрэлтэн ойж туйлын үзэсгэлэнтэй харагддаг гэв. Харин тэргэл сартай шөнө Тажийн чулуун суур үл үзэгдэж сарны туяанд Таж Махал агаарт хөвж буй үлгэрийн ордон мэт гайхамшигттай харагддаг. Ийм уран тансаг ертөнцийн гайхамшиг болсон уран барилгын бүтээлийг үзэж сонирхсон бидэнд өөрийн ирэхгүй бишрэх гайхах сэтгэл төрж байсан. Бүхий л газар нь очиж бид аппарат гар утсаараа зураг авалцгааж байсан юм. Гаднах цэцэрлэгт хүрээлэн ч гайхамшигтай. Хиймэл нуур цөөрөн зам харгуй гайхалтай. Мод бутыг элдв хэлбэрт оруулан засаж тогтжуулсан нь бас л үзүүштэй сонирхолтой. Тэртээ олон зууны өмнө Энэтхэгийн хаан үүнийг бариулж байхдаа хожимо дэлхийн олон сая хүмүүсийн нүдийг хужирлах Энэтхэгийн аялал жуулчлалын гол үзмэр боломжны төсөөлөг байсан бизээ. Энэ бүхнийг Энэтхэг хөдөж тайлбарлан таниулж, түүнийг нь манай хөдөж хишгсүрэн бидэнд их сайхан орчуулж өгч, бидэж үзэж байгаа үзмэрийнхээ тухай бүрэн ойлголттой болж чадсан юм. Таж Махал үзээд дараа нь өдрийнхөө хоолнд орж хүч тамраас илбэж авцгаалаа. 13 цаг 30 минут гээд айдагчд маань Агра цайзаас аяллаа эхлэн Монголын түүхээр аялж яв. Агра цайзын хувьд Монголын эзэнт гүрний 3 хаан амьдарч улс орноо удирдах байсан бөгөөд мөн алдарт Таж Махалыг босгосон Монголын хаан Шах Жаханы амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн газар юм билээ. Таж Махал бүрэн цогцолсны дараа Шах Жахан хаан Ямуна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулан хар гантик чулуугаар бунхан бариулахаар төлөвлөж байсан ч Шах Жаханы хүү Аврангабез хайр дурлалдаа хэд ман сурч ухаанаа алдсан хаан эцгээ баривчилж Агра цайзд хоржээ. Учир нь Аврангабез аавыгаа улсын бүхий л хөрөнгө өмгийг Таж Махал зориулж цаашид дахин хар Таж Махалыг бариулахаар завдаж байсантай холбоотой ихэд дургуйцэж байсан гэж. Хоройнд ороод төд удлыг хэвтэрт орсон Шах Жахан хаан Таж Махалыг харж чадахгүй төгч хүүдээ хандан орныхон дэргэд таль тавьж өгөхийг хүссэн гэдэг. Эцгийнхээ агуу хайрыг шүтэн биширсэн Аврангабез хожим нь өөрийн хатан зориулж Таж Махалыг дуурайлган бунхан босгосон боловч тэгш хэмийн харьцаа алдагдаж Хорват хосгүй Таж Махал шиг гайхамшиг бүтээж чадаагүй гэх юм билээ. Агра бэхлэлт нь Лалкила ингэсэг бэхлэлт Аграгийн улаан цайз хэмээх нэрээр алдарсан байдаг. Таж Махалаас баруун хойш 2.5 км зайд оршдог энэ байгууламж нь маш уран нарийн хийц бүхий хэрэмтэй гайхам тансаг хотхон юм. Бабур, Хумаюн, Акбар, Жахангир, Шах Жахан болон Аврангзеб гэсэн их Монголын 6 хаан амьдарч улс орноо удирдах байв. Энд их Монголын эзэнт гүрний Эрдэнэсийн сан өнгөн тэмдэгтийн үйлдвэрээр ажиллаж байжээ. Гадаадын элчин сайд аялэгчдын очих дуртай газруудын нэг бөгөөд өндөр хэрэгэнд Ихс дээдсийн Энэтхэгийн түүхийг бичигдсэн газар юм. Орхигдсон энэ цайз үнэхэрийн гайхамшигтай сүрдэм хэрнээ цаанаалгас дүнсгэр уйтай нууцлаг санагдсан. Ийхүү бид өн эртний түүхт үлгэрийн гэмээр үзэглэн уран барилга байгууламжийг үзээд жинхэнэ гайхамшиг гихч чухам юу байдгийг мэдэрсэн юм. Эрхэм үзэгчтэй, бидний Энэтхэг улсаар аялсан нэвтрүүлгийн маань эхний дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаарт Дарамсалаа хотын тухай болон Дээрхингийн 14 дугаар далай багшийн айл дүрийн тухай
сонирхол болно. Сулбаатай Өөрсдийн өвөрмөц онцлог, соёлт хөгшин Европ, хөгжингүү Америк, Азийн бар, аборигенчүүдийн нутаг Австрали, Африкийн ширинг, төв дэлхийн 5 өрөнгө ертөнцийн түмэн гайхамшигыг Монгол хүмүүдээрээ харж сэтгэлээрээ мэдэрч чихээрээ сонсох боломж гагцхүү Монгол аялалд бий. Эзэн Чингис хаан эрэлхэг цэргүүдийн хамт дэлхийг байлдан дагуулсан шиг бид аялал жуулчлалаар дэлхийг байлдан дагуулах Монгол аялал, монголчуудын аялал.